Энэ бол 7 удаагийн дампуурал, 20 удаагийн бүтлгүүдлээс өнөөгийн Монголын шилдэг олон улсын зах зээл дүрслэлтгүйц компанийг үүсгэн байгуулсан Бадам цэцгийн хэрхэн анхны салбараа үүсгэн байгуулж байсан төв. 8 нэрийн дэлгүүр, наадмын талбай дээрх хоол хүргэлт, e-commerce, нэраа хүүхдийн гэрэл зургийн эсүүд гэх мэт ажлуудыг 4 хүүхдийн хажуугаар хийж үзэж, олон хэцүү зүйлүүд тохиолдож байсан ч хизээж шантарч байгаагүй бөгөөд тэрэл ирч хүчээрээ 2020 онд онлайнаар гадаад харилцагч нарт фрилансер хийж эхний орлогоо амжилттай эхлүүлснээр энэ гайхалтай боломжоо ээжүүдэд санал болгож өнөө цагт хамгийн хэрэгтэй ээжүүдийн гэртээ суухдаа өөрийн ажил карьер зэрэг хоцрогдлоос үүссэн асуудлыг шийдэж өгөх нийгэм рүү чиглэсэн том төслийн нэг болох Момой агентлагийн үндэс суурь тавигдаж эхэлсэн билээ. Тэгвэл бүгдээрээ энэ гайхалтай төслийн хамгийн анхны салбар болох медиа маркетинг салбарын үүсэл хөгжлийн тухай танилцгаая. Бадам цэцгийн Момойд 5 салбарын үйл ажиллагаагаа явуулахаас өмнө хамгийн ууган салбар болох медиа маркетинг салбарыг 2020 оны 11-р сард 60 хүний бүрэлдэхүүнтэй контент үйлдвэрлэл нэртэй нээж байсан бөгөөд хамгийн анхны захирлаар ариун туяа ажиллаж хамгийн анхны ажил нь Монгол Ховс төвийн пэйж хөгжүүлэлтийн ажил байлаа. Тухайн үед Монгол Ховс ажлын хэсэгт шонхрууд урагш авраатай хамгийн идэвхтэй 11 гишүүн ажиллаж байсан бөгөөд тухайн ажлаас хамгийн анхны ажлын гүйцэтгэл 55,000-аас 75,000 төгрөгийг авч байв. Түүнээс хойш салбар дотроо шинэ жилийн контент баг гаргаж тухайн үедээ хамгийн гэрэлттэй үйлчлэгээ болж салбар бужигнаж пэйж хөгжүүлэлтийн ажил маш ихээр орж ирж энэ нь хамгийн анхны нээсэн хамгийн амжилттай салбарын нэг байлаа. 2021 оны 2 дугаар сард пэйж хөгжүүлэлтээр ажиллаж байсан гишүүдийн үүрэг, ажлын үүрэг өөрөөр байгааг анзаарч, дижитал шийдэл болон контент үйлдвэрлэл гэсэн 2 салбар хуваагдаж, 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр яг одоогийн салбар өөрийнхөө дүр төрхийг олж эхэлсэн байдаг. 2022 он гэхэд медиа маркетинг нэртэй болж, нийт 56 хүний бүрэлдэхүүнтэй 26 ажлын хэсэг, шилдэг 10 ажлын хэсгийн ахлагтайгаар жилийн тайлангаа амжилттай тавьж байсан энэ цаг үед салбарын захирлаар хүмүүнгаа ажиллаж байв. 2022 оны 1-р сараас эхлэн тухайн үеийн шилдэг гишүүн байсан уянга салбарын захирлаар ажиллаж 1 жилийн хугацаанд маш өндөр амжилттай, тогтмол орлоготой, харилцагч олонтой тун амжилттай салбараа манлайлуулж байв. 2022-оос 2023 онд салбарын идэвхтэй гишүүн Бямд улман захирлаар ажиллаж байсан ба тухайн жилдээ шилдэг захирлаар шалгарч байв. 2023 оноос эхлэн салбарын захирлаар зуул эрдэнэ ажиллаж эхэлсэн бөгөөд энэ цагаас багууд эмэгцэгцэнд орж салбарын бичиг баримт бүрдүүлэлт, контент төлөвлөгөө, харилцагчтай уулзахад баримтлах журам гэх мэт салбартаа олон хэрэгтэй ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. 2024 оны 12 дугаар сараас эхлэн медиа маркетингийн чиглэлээр мэргэжсэн оргилмоо захирал томилогдсон салбарын хөгжлийг шин түвшинд аваачих зорилготойгоор манлайлан ажиллаж эхэлсэн. Түүний удирдлага доор бид 2025 онд дараагийн том алхмаа хийж олон улсын зах зээлд нэвтрэн Солонгос харилцагчтай хамтран ажиллаж эхэлснээр салбарынхаа цар хүрээг тэлэн агентлагийн нэр хүндийг шин түвшинд гаргаж чадлаа. Үүнтэй зэрэгцэн бид Оросын зах зээлд нэвтрэх бэлтгэл ажлаа шат дараатаагаар хийж олон улсын хамтын ажиллагааны боломжуудаа улам өргөжүүлэн ажиллаж байна. Өдгөө бид нийт 7 ментортой, 80 гаруй гишүүнтэй агентлагийнхаа хамгийн эрэлттэй, хамгийн өндөр орлоготой салбар болтлоо өргөжин амжилтын шинэ хуудсыг бичиж байна. Би бол салбарын захирал Ментор Оргилмаа. Манай баг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хамт олон. Би бол Ментор Ганчмаг. Манай баг 8 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилтдаг. Би бол Ментор Хандсүрэн. Манай баг 8 гишүүний бүрэлдэхүүнээ ажиллаж байна. Би бод Ментор Инх Ундрал. Манай баг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хамт олон. Би бол Ментор Жаргал. Манай баг 6 гишүүний бүрэлдэхүүнээ ажиллаж байна. Би бол Ментор Тунгалагтуул. Манай баг 7 гишүүнтэй хамт олон. Би бол Ментор Ундрмаа. Манай баг 7 гишүүнтэй хамт олон. Энэ мэтчлэн энэ зөвхөн медиа маркетинг салбарын амжилт боловч үүний цаана бидний томоохон амжилт болох 2025 оны 7 сард болон Азийн хамгийн амжилттай төслийн нэг мөн 2025 оны 11-р сарын 25-нд Парис хотно амжилттай зохион байгуулагдсан Women in Tech Global Awards 2025 арга хэмжээндээр Аз ТВ-г төлөөлөн аваар чангалыг гардаж авсан гэх мэт бидний амжилтад оргил үгүй мэт санагдана. Энэ амжилтын үр дүнд өнөөдөр Момойдын үр дүнд өнөөдрийг хүртэл
6,000 гаруй ээжүүд захим ур чадварт суралцаж, тэдний 4,000 орчим нь зайнаас ажиллан дотоодын зах зээл нийтдээ 4.5 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ үзүүлээд байна. Эдгээр тооны цаана зөвхөн орлого төдийгүй олон мянган эмэгтэйчүүдийн нөөц боломж нээгдэж, гэртээ байх хугацаанд мөрөөдлөө олж, зорилгоо ойлгож, шинэ хамт олон, шинэ хүрээллийг өөрсдөө бүтээж чадсан билээ. Энэ бүхэн нь нийгэм эдийн засагт хэмжиж баршгүй үн цэнийг өгч байна. Энэ мөч бол ганц хүний амжилт биш. Энэ бол суралцахыг сонгосон, өөрийгөө хөгжүүлэхийг зорьсон, онлайн ажиллаараа гэр бүлдээ ирээдүй бүтээж буй Монголын бүх ээжүүдийн ялгалт юм. Момод агентлагийг өнөөгийн амжилтын түвшинд хүрэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан бүх цаг үеийн гишүүд, менторууд, захирлууд болон бидэнтэй итгэлтэйгээр хамтран ажилласан эрхэм харилцагчид та бүхэндээ 5 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бид хамтдаа бүтээсэн түүхээрээ бахархаж, цаашид шат дараагийн түвшинд амжилттайгаар гарч, шинэ амжилтын оргил руу баг хамт олноороо нэгэн зорилгоор урагшлан тэмүүлж байна.